ICM-ийн сурвалжлах баг яг одоо спортын төв ордны А заалны үзэгчд орох хэсэг дээр ирээд байна. За спортын төв ордны хувьд 1958 онд бүгд найрамдах Хятад ард улсын хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулагдаж, за тэр цаг мөчөөс хойш томоохон хэмжээний засвар үйлчлэгээ хийгдээгүй Монгол улсын мэрэгжлийн хяналтын байгууллагаас 2 удаа агтлсан байдаг юм аа. Яг орж ирэх хэсгээс эхлүүлээд хан гаднах замаас хуулгарсан. За энэ замаас хний цаагуур нэлээд том гүн цууралт үүссэн байгаа харагдаж байна. Энэ мэтчлээ спортын төв ордны үүдэн хэсгээс эхлээд асуудлууд ер нь бол их харагдаж байна. За ингээд хэдүүлээ хамтдаа спортын төв ордны А зал руу орцгоё. Бид яг одоо спортын төв ордны А зааланд ирээд байна. За А зааланд яг одоогоор чөлөөтөхийн секс дуулан явагдаж байна. За яг одоо нөхцөл байдлын хувьд нэлийн бөхчм, тоосчлт ихтэй. За ингээд харах юм бол хаан таа зул нэлийн мөөгөнцөртэй харагдаж байна. Сандал суудал, нийл тоошороо гэх мэтчлэн асуудлууд бол олон байна. Тэгэд яг одоо энэ зааланд хичээлж байгаа эдгээр хүүхдүүдийн хувьд те энэхүү нөхцөл байдал эрүүл мэндэнд маш сөрөг нөлөөтэй юм аа. Бүгд найрамдах Хятад ард улсын хөрөнгө оруулалтаар спортын төв ордныг 1958 онд ашиглалтанд оруулж байсан. Тэр цагаас хойш одоо хүртэл буюу 68 жилийн хугацаанд тус ордонд томоохон засвар үйлчилгээ огт хийгдээгүй. Спортын төв ордны барилгын насжилт дууссан. Газар хөдлөлтөд төсвөргийн гэсэн дүгнэлтийг мэрэгжлийн хяналтын байгууллагаас 2 удаа гаргаж хаагдсан байдаг. Гэтэл өнөө маргаашгүй нурах аюул нүүрэлсэн тус ордонд ерөнхий боловсролын спортын төв сургууль байрлаж 500 гаруй сурагч хичээлдэг. Үүнээс гадна жудо бүх, чөлөөт бүх, бокс, хүндийн өргөлт, гимнастикийн спортын тоногдол бүхий бэлтгэлийн 7 зааланд үндэсний шигшээ баг болон сүрийн тэмэрчилгээд олон хүний амнаас эрсдэлтэй нөхцөлд байна. 2015 онд буян тухай спортын ордонг барьсан бүгд найрамдах Хятад ард улсын төрийн өмчөд Шанхай Construction компанитай эрүүл мэнд спортын дэд сайд Болдбаатар спортын төв ордонг 50 метрийн усан бассейн, 2500 хүний суудалтай спорт урлагийн төв заал, 1000 хүний суудалтай туслах заалтай болгон шинжилэн барих санамж хүчигтэй гарын үсэг зурсан байдаг. Гэхдээ бидний мэдэж байгаагаар одоо хүртэл шинжлэгдэж баригдаагүй л байгаа билээ. Шинжлэн баригдаггүй маа гэхэд томоохон засварын ажил хийхгүй бол олон хүний амнаас инхийн цагт аюулд ороод байна.